Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Дэлгэцэнд харагдаж буй үзэсгэлэнт төгөлдөр байгаль бол Баян-Улгийн аймгийн нутаг дэвсгэрт орших Хотон Хурган нуур мөн Багдүрний хүрхрээ гих гайхам сайхан төрхтэй газрууд юм а. Хөвсгөл завхан увс аймагуудаар дамжин аялсаар өдгөө Баян-Улгийн аймгаас дахин мэдчилж байгаа энэхүү бичлэг нь энэ жилийн зуны аяллаа эцсийн зорилтод зэгдхийг дуулгахад таатай байна. Тэгэхээр Алтай таван бөгдөөс Багдүргэн хүртэлх адармаатай, гайхамшигтай, үзэсгэлэнтэй аялалтай танилцсан уу? Мэдээж загашилттай аялал гэдгийг хэлэхэд таатай байна. Муба Дэвид тав тамир. Би та нарт гоё юм харуулъя. Энэ одоо нөгөө нэг Алтай таван бөгдөөс буцаад Сэргаал руу Багдүрхний хүрээ рүү явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энд нэг энэ уул амар гоё. Нэг тийм их гоё. Гоё гоё стихгүй. Тэгээ юу гэж хэлмээр юм. Надад л нэг гоё л харагдаад байна. Та нар зүгээр бас хараад ямар байна хэлээрэй. Тэгээ би харуулах гад төр зүг биш л хийж. За үзэгчдээ ямар ч тач Багдүрхний хүрхрээ болон Хотон Хурган нуур руу явах замд сүүн гол маань дайрдаг юм байна. Тэгээд сүүн гол нэрээ яг сүү шиг санагдлаа. Яг цэвэр цав цагаан сүү гэхээсээ илүүтэй нөгөө нэг юу гэж хэлдэг лээ хараа. Нөгөө нэг сүү хярам шиг өнгөтэй юм байна. Ерөнхий. Усуу ингээ холиа хийсэн юм шиг. Одоо би танарт харуулъя. Надад яг нэрэл сүүн гол юм гэдэг бод төрлөө. Юм байна. Тэгээ энэний араас би та бүхэндээ лорооны дүрс бичлэгийг харуулах болно. Одоо би юу харуулъя заяа. Дотор нь GoPro-го хийж үзүүлье. Тэгээд ямар хуу тунгалаг харагдаж гин үү, муухай харагдаж гин үү бүгдээрээ харцгаая. За ямар ч тач нэг тунгалаг байгаа үгүйг нь бол мэдсэнгүү, гэхдээ нэг иймэрхүү юм байна. Чамд сэтгэл байна уу? Саний юм байна. Гол мөртлөө юм саний өнгөтэй. Тэгээ ингээд нэрэл сүүн гол гэдээ хахаар би арай ч ийм амар биш байх гэж бодсон чинь. Чим амар уу? Чин яг л тийм амар нөгөө нэг харагдаж магадгүй. Сүү хэлцсэн юм шиг янз юм байна. Тийм байна. Тэгээд одоо Багдүрний хүрхрээ рүү явах зам руугаа хөдөлцгөө. Гэтэ өнөөдөртөө үзэж амжихгүй хаа бид хоёр Хотон Хурган нуурын ирэг дээр хонё гэсэн бодолтой байна. Гэтэ эндээс за тэгээ одоо дурааны зураг авалтыг бүгдээрээ харцгаая. Let's go. Сүүн гол. Тэгэхээр энэ удаад голын ерөнхий мэдээллийн талаар биш, энэхүү гол нь яагаад сүү шиг өнгөтэй, цагаан сарал цайвар байгааг өөрийнхөө чадах чинээгээр багахан тайлбарлая гэж бодлоо. Ерөнхий санааг нь тайлбарлах гэж байгаа болохоор алдаатай зүйлс байвал үзэгч та нар маань комент хэсэгт саналаа үлдээгээрэй. Тэгэхээр энэхүү гол сүү шиг харагдаад байгаа шалтгаан нь мөсөн голоос үүдэлтэй. Тэгвэл мөсөн гол гэж юу вэ гэдэг асуултанд хариулах нь хамгийн чухал. Мөсөн гол гэхээр хүмүүс өөрөөр ойлгох гээд байдаг юм л да. Уулын оройгоос хөлдөө мөснүүд өнхрөн урсаад байгаа ч юм шиг. Эсвэл уулын орой дээр байгаа нэлээд том мөс хайлсны үр дүнд гол урсаад байгаа ч юм шиг. Тэгэхээр мөсөн гол гэдэг нь уулын орой хэсэгт олон жилийн туршид хуримтлагдан тогтсон их хэмжээний цас, мөс болтлоо дагтаршиж улмаар дэлхийн татах хүчний нөлөөгөөр тухайн асар том мөс аажмаар урсах, гулсах үйл явцыг хэлнэ. Ерөнхийдөө бол уулын орой тогтсон асар том мөс уулын алуугийн дагуу гулсаж байгаа үзэгдэл гэж хэлчихэд бараг болохоор байгаа юм. За тэгвэл яагаад тэр том мөс улссны төлөө голын ус цагаан өнгөтэй болчихдөг юм бэ гэдэг асуулт мөн адилхан гарч ирнэ. Тэр нь их амархан. Мөс урсах, гулсах явцдаа өөрийнхөө дор орших хад чулуу хөрсийг түрэн давшилна. Төрөгдөж байгаа том хэмжээний хад чулуу мөн адил өөрийн байсан хөрс болон хажуугийн жижиг чулуунуудтай адил үрэлцэнэ. Үүний үр дүнд маш их хэмжээний хад чулуу бутарч, нэг ёсондоо бие биенээ тээрэмдэж, үүнээс гарсан үермэг хайлсан устай холилдсноор дараах сүү шиг цагаан өнгийг үүсгэж байгаа юм. Булангартай байна гэж хэлэхэд бараг л болно. За ямар ч тач тайлбар маань ингээд дууслаа. Ойлгосон байхаа.
Аль болох ойлгоход амраар хэл ярианы үг ашиглан тайлбарласан тул алдаатай болон буруу ойлгогдох зүйлс байвал үзэгч та бүхэн маань комент бичигт бичиж үлдээгээрэй. Ингээд Мубагийн үг олдож үхэр холдох гэж байгаа тул олон үг нуршлагын дорооны дүрс бичлэгийг үргэлжлүүлэн үзсгэе. Ганц ч гэсэн. Энэ ирнэг машинууд ирсэн хоолнд жаавал хөдөлдөг бололтой. Бид хоёр шиг мими түүхэн алгал. За бид хоёр Тайтан богдоос сэргаал явж байна. Тэгээд нөгөө сүүн гол өнгөрөөд хэсэг яваад явж исэн чинь бороо ороод даваад бороо моро ороод арай явж мовж байна. Чоприапиа. Тэр нь л очих газар бороогүй уйлж одоо үлдсэн ч яах вэ? Цаг одоо 5:43 болж байна. Тэгээ бид хоёр одоо бүр хинээс өмнө очиод Хотуурган нуур төрийн хонох төлөвлөгөөтэй байгаа юм. Очоо сайхан зайхнаа зоогоод авчулж тэйгааг бахаа. Yes. За одоо нөгөө сая орж исэн бороо маань ерөнхийдөө ингээд тэнгэр зэлмэд гай болж байгаа шиг байна. Янзын. Сайхан хэмжил те. Янзын гоё. Замд бороо ороод очисон газар бороо орохгүй янзтай гэж байгаа шүү дээ. Би тэр чинь дандаа тэгжил таарад байгаа юм л да. Тэгээд тэр нь бол сайхан явж гинөө энэ 7 хоногийн турш. А замдаа нэг 2 машин дагуулсан. Нэг гэрэл татаад тийсэн чинь нэг нэлээ хөсөндөхөн хашаа явж байгаа сэргаал гэсэн чинь. За урд гараа яв гэ гараараа ингэж яв гэсэн шүү. Тэгээд одоо бид хоёр яард явж байгаа. Анхуд энэ замын туршлагыг анхудаа ингээ машинтай хязж явж үзчихээ тий. Ирэн бид хоёр шиг ингээ хоёулаа явчихдаг хүмүүс байдаг юм шиг байна уу? Ганц машинаар хоёулаа. Тэр жоохон тэр юм байна л да. Энэ алтай таван богд ирээл ирнэ ойлголоо. Хүн болгон хантай явж байна. Бид хоёр бидээ л ханд болж байна. Гэхдээ зүгээрээ. Тэгээ гоё л явчихсан. Хөдөө айсан чосороо. За. Манай арын 2 машин, таардаг 2 машин. Яагаад? Суугаад. Тэгээ хооронд бүгд шавар биш тий. Тэгээ гүртг маань шавар л. Тэгээ борон дотор мэдгүй муугаа гадаа яваал чи бүх юм шавар гутал орчод ирсэн бэ. Би тэгсэн чи уйдаад самрыг дээд казэдээ суучсан. Яа нэг километр өрөхгүй газар баг 4-5 шавхаа гармаар гарахаар болсон. Манай хоёр өвөнөр маань гардгүү даа. Цагаан хараартай өвөө жоохон хүчлэхгүй байна. Жоохон удаж зөөлөн тариад. Настай хүмүүс болохоор бид хоёр хайж явж болохгүй. Тэгж ажиллах үү тийм ээ. Хөш хүмүүс юм тий. Хөөхий тэгэл өөрсдөө юм байна. Одоо ч үгэн очлоо. Бараг л очлоо. Харин өөрсдөө тэгэл таярт аявуух дараа болж байна даа. Тэгэхээр одоо тэг хөш хүмүүсээ даав ижээс минь хөш хүмүүс ахт одоо яаж өрхөд явах вэ тий. Тэгж болохгүй шүү дээ. Хүлээгээл байж. Тэр хүний одоо нөгөө хүний үнэрт тийм байж болохгүй. Тийш үү. Бүр гацаа. Одоо л гацааг байна. Гацууд тэгээд дахиад чирэндээ. За дахиад дайлсан хэдүүлээ харъя. За одоо харан дөрвөл ярахаар боллоо. Тэр нь зөв.
Зөв хар өвөө гарчих. Хар машин. Тэгвэл Хоёлоо зэрэг яага ухраад эхлэв. Манай аавыг амар бас машин бэрдэг юм бохгүй. Тэгээд нөгөө хөгшрөөд хүний зориг ногчдсан билээ тэгээд тийм. Тэгээ бас энэ өвөнөр бас тэгж л байгаа. За гараад ирсэн. тэр ингээл гараад ирэх хэрэгтэй. Ингээл дайруулаад За одоо зоригтой гуссаа. За ёстой яг 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 тэр болж байгаа байхгүй юу? За битэрсэн одоо дараагийнх руу гойдл. Явсаар л байна. Их гоё юм байна бас гэхдээ зам нь бишээ. Одоо юу гэмээр машин барьж байх үед хоёр талаар ингээ харагдах байгалийн гоо үзэсгэлийг сайхан юм сайхан юм. Тийм ээ? Тийм ээ. Сайхан байна. Гэтэ одоо л замармаар байна. Цаг 8:35 болж байна. Нилээн л явж байна. Энэ ингээ мөнх цастаа миний шилтэн баба юм байна. Мөнх цаст юу ингээ харагдана. Одоо юм баруун гартал бид хоёр ингээ хурган нураа дагаад ингээ яваад л байгаа л та. Одоо энэ нуур тарагдж байгаас хурган нуурын нэг үзүүр тохоо хэсэг. За тэгээд мобатанаас тутахгүй гоё юм ярьж өгөх хаа баяртай. Нуурын ус ямар тунгалаг байгааг энэхүү бичлэгнээс харж болно. Газрын гүнд юу байгаа, ямархан өнгө төрхтэй байгааг ч харж болно. За ингээд нисэж байтал хамгийн сонирхолтой юм нь голын мандал дээр, усны мандал дээр нэгэн давлгаа үүсэх нь баригдав. За тэгээд жоохон дөхүүлээд очиод хартал юу вэ гэсэн чинь манай найз Монгол хадран гихний царайлаг загас байна. Удахгүй би та нарт арай оройс гар дээрээ тавьж байгаад харуулна. За тэгээ ямар гайхамшигтай гоё явж байгаа нь харагдаж байна. Загас усандаа жаргалтай шүү дээ. Хоолт ижилээ олж идэхийн тулд дээр нисэж байгаа амтэн руу дайрж байгааг ч харж байна. За тэгээд нэлийн удасны дараа дорон нисэж байна. Аюултай зүйл нисэж байна гэдгийг ойлгосон бол та зүгтж байгааг бас харж байна. За тэгээ хэсэг араас нь хөөдөлсөний дараа өөр нэгэн загас бас нэг холгүйхан шиг байлаа.
Тэгээд дөхөөд очисон чинь манай өмнө бичлэгээр гарсан да хяргас нуурд барьж үзүүлсэн суус гэж загсан. Бас л ганцаараа явж байсан. Зуны өндөрлөөрийн загас их тэгээд сүргэлж амьдрахгүй байгаа шинж тэмдэгтэй байдаг учраас яг л тэр байна да гэсэн бодлыг төрүүлж байлаа. Тэгээ үнэхээр гайхалтай газар гэдгийг та бүхэн манд орооноос харж байгаа бах. Тэгээ бичлэгээ үргэлжлүүлцгээе. За тэгэхээр бид хоёр маршрутын талаар яриа гэж бодлоо. Өлгийг бас Аста таван богдын пост хүртлээ бол гайгүй. Гэхдээ дэржигнүү штэ. Дэржигнүүр нь штэ аваа те. Нилээн дэржигнүү штэ. Ястай хэцүү хурдан ч авч болохгүй, удаан ч авч болохгүй яг яах нь мэдэхгүй. Тэгээд постноос аваа хүртлээ яг нэг Аста таван богдод хардаг хэсэг хүртлээ бол ер нь нэлээд хэцүү дээ. Чулуу уг нь баг. Гэтэ ингээл авн таван гэл ингээл Бараг хамгийн хэцүү зам байсан баха. Миний бодлоор. Би бүр стресстэй. Уур хүрэлцсэн үүдэлтэй. Яа, одоо болиё л доо гэмээр надад бас байнгын нэг ийм. за ер нь нэг 5-аас 15 км/цаг хүртэл байнгын нэг ингээд донд гэж юм. Тэрнээсээ нааша баг төрний хүртлээ бол ер нь давгүй шүү. Ер нь тийм замаар яваад дуусны дараа бол тийм замаар явахд нэг нэмчүү санагдахгүй. Дэржигнүүр хаяа гарч ирнэ. Нэг сүүн голын хажуугаар гарахад нэг жоохон хаттай хэсгээр явж исэн. За тэгээ ер нь хүрээд ирэндээ тий. Яг бороотой шавартай. Нэлийн зөөлөн хөрсвөлээ. Шавартай. Ана голын ирийн цаана угаа залуутсан барьдаг бай. Яа нь одоо санаа зовд эхэллээ шүү. Би зөв мангар хурдан баригдана гэж найдаад байгаа шүү. Хурдан баригдахгүй шүү гэсэн чинь. За ийм хүүхчин түүж жагаад хөөлж үзнэ. Өчигдрийн хоёр нэг барьж чадах уугаа мэдгүй байна. Гэтэ үнэхээр их барихыг хүсэж байна. Яах юм байгаа юм бол доо. Харжлаа да. Барчмаар байна шүү, барчмаар. За. За, яса. За. Хөгж байна. Хөсөөр байна. Авсангүй шүү дээ. Авдаггүй те. Ямар сайн юм бэ? Ингэж байгаа ганц том баригдах юм болов. Яах юм бол? Яаж барих вэ? За. Өөх явсан. Гүнгээ авчдаггүй бах та. Арс. Яа тэгмэрсэн дээ. Овоо хүндийн татчих шүү. Яа тэгмэрсэн дээ нэг. Арай л удаан загас баригдахгүйсэн.
За. Энэ бас хөөрхөн хүчтэй байна. Үй цаага гараад гүч. Үй дахиад гүсэн шүү. Ямар амир зүггүй хөрвээ. Салтан доогуур гарч гүчээд. За. Том хэмжээтэй Монгол хатран барьлаа. Дайжгүй шүү. Ёо. Эцсийг ингэж барих гэж. Хараа. Харж гинэ манайхаа. Хараарай. Бүгдээр харъя. Бүгдээр ер нь ямар хоо загас үйтэй вэ? Харцгаая. Ийм загас үйт юм шүү. Монгол хатран гэж. Бас бүдүүн. Энийг метрээр гаргаж ирээ. Метрлж хөө. За. 35 нуудлаа. 35 байх хэсгүй. 37 36 37 таа л юм бэ. Энээс 70 малтай гардаг гэдэг юм да. Цаавны гой тамбнейл болгоч тийм үү? Үй, за баяртай. Яг алдсан багч. За яв. Баярлалаа. Том болоорой. За Монгол хатран. 37 та Монгол хатран ийг барьлаа. Игнэрсэн дээ ёо. Бүр ингэ цаашдаа баригдахгүй мэн гэж тат санаа зовоод исэн чи. Шүүний ганцыг барьлаа. Бас бүдүүн. Хөөхөн. Бүдүүн биш үү? Хөөбэ. Жоохон наагур явуулсан чинь. Удаасан чинь баригч. Ганцаараа яваагүй л байл гэдэг. Ганцаараа явчихсан болов. 37 сайн ихтэй. Том биш үү? Гайгүй том. Одоо энгийн зүгээр өмнө миний бичлэгийн нүүд дээр барьжсэн хадран гудах юм бол том. Бүдүүн ч юм бэ. Нуурлуу орчт юм бах та. Тэнд баригдахгүй. Эндээс барихгүй юм би гайхаад байгаа юм да. Ийм гоё харган дээрээс шүү дээ. Нэг л барьсан. 37 см байсан. Тэндээс ах юм барьсан болов. Барьсангүй л байх шиг үлж. Барьсан гэж бол бодохгүй байна. Баригдахгүй юм шиг байна. Энэ байна тий. Мэдгүй юм баригдахгүй. Байгаа мó байхгүй мэдгүй. Тэр гоё харагдаж байгаа цаашаа ийшээ. Бичгээ яг унтраасан чинь нэг жижигхэн баригдлаа. Зэрэгэн жигж байна. Ой. За чамаа нэг тэгтлээ хэмжиж мэмжихгүй. Чи угаасаа жижиг юм бэ. Гэтэ их царайлаг юм бэ. Тэг хүмүүс чамайг харвал өөх ямар гоё толботой юм бэ. Толбыг хараа. Толб нь амар гоё юм биш. Нуруу дээрх толб нь их гоё юм биш. Яг бичлэгийн унтраасан чинь баригддаг ч юу вэ? За ёо харж байгаа даа. За гуравтхан жижигхэн байна болдроонууд. Томыг бай томууд ч хайцсан бэ? Томууд нь хаана байгаа юм бэ? Ах ихчнэр ч хаана байгаа юм бэ? Ах ихчнэрээ авчираач. Бэлбэлж өө чи бэж харуулаг байх чи юу. За
За тийш гоё харагдаж байна уу? Бичлэгэн дээр гоё харагдах л өстой доо. Хотон хурган нуур. Хотон хурган нуурууд нь Алтай таван богд загстай хайрх. Аршаантын улс, их дөрөвний улсын өнх цас зориглуудаар хүрээлэгдсэн эртний мөслөгийн хунхад тогтсон цэнгэг устай нуурууд юм. Хотон нуур нь далайн түвшнөөс дээш 2083 м, хамгийн гүн газартай 58 м, дунджаар 26 м гүн. Харин хурган нуур нь далайн түвшнөөс дээш 2072 м өндөр, хамгийн гүн газраа 28 м, дундаж гүн нь 7 м ажээ. Тухайн хоёр нуур маань хоорондоо 2 км орчим нарийн хоолоогоор холбогддог бөгөөд сая загалчдаг хэсэг маань тухайн хоолой нэгэн хэсэг юм. Мөн энэхүү нуурын нэлээд том онцлог нь асар том хадран загстай. Асар том гэж хэлэх болсон шалтгаан нь энэхүү нууранд Монгол хадран гэх тодтолтой нэгэн хадран загсны төрөл зүйл байдаг. Монгол орнд шивэр хадран, амрын хадран, хөвсгөл хадран гэдэг бусад олон төрөл зүйл байх боловч Монгол хадран маань бусдад нь харьцуулахад нас бий гүйцсэн үедээ бараг л 2 дахин урт биетэй болдог. Бусад хадран загас 40-50 см хүрэхтэл маш том санагддаг бол энэхүү загас нь 65-аас 75 см хүрнэ гэдг нь гайхалтай байгаа юм. Монголд төдийгүй дэлхийд товор загас. Facebook болон YouTube дээр хэд хэдэн зураг бичлэгүүд байгааг та бүхэн эсвэл хайж үзээрэй. Яг уу миний хувьд энэ удаад барьж чадаагүй ч дараа дахин заавал очино. Live fishing сурчаад очдөг юм уу гэж бодож байна. Тодруулан хэлэх нь бас зүйтэй болов уу? Энэ удаа очихдоо Хилийн заставын анги болон байгаль орчны байцаагчаас давхар зөвшөөрөл авахар очиж уулзсан гэдгийг хэлэхэд таатай байна. Дараа заавал дахиж ирнэ. За, Багдүрний хөлрөө рүү явдаг зам гоё юм модтой юм байна. Ерөөсөө саяхны хүртэл нэг модын хажуугаар ерөөсөө явахгүйсэн ш гэсэн чи ийм гоё модтой гоё байгалаар явж тэр урагшаа харж марахаар нэг гоё Хангаа шиг. Сүнчина. Манай өвөө юм дээр. Сэвжидөө. Сайхан. Өглөө болсныг хэсэг загас эргүүлж хагаад. За. Тэгж хагаад. Үгүй ээ. Бид нэг алдаг юм уу? Дүүн бичлэг хийдэж штэ. За. Нэг бичлэгийг явж штэ. Окей. Чөтөр шаврынхаа бичлэгийг хийхгүй яасан. Хэд тажаата таарлаа гэж. Хайд яасан нүхэг үзсэн. Үзтээ гой газар. Алах уу? Морьтой явбуу. Явда. Морьор явда. Тэр нь баг илүү ойр юм шиг үү те? Тэр намар байна. Эйгөө ийшээ 4 км юм байна. Одоо энэс ийш явуулд гайгүй юм байна. Тэгтээ ахын нөгөө дурсгалт таяр газар гуруулаа гэдэг юм. Тэгэл та. Даа ирлээ. За баяртай. Сайн хацгаарай. За сайн яваарай ах ихснэр. Ямар амана. Иргэцээ. За. Чү. Яа, миний ковбой найз. Марга толгойг нь харалтаа та нар. Янзын байгаа шүү дээ. Болж. Тэгтээ. Чи царав шүү. Ингээ хамт явъя. Бид хоёр бас таяр ч гэсэн баслаж байгаа.
Завтар морьтой баг дүрхний үрхрээ рүү явж гинэ. Янз юм байна. Миний хайрын малгай толгойг харъя. Хөөрхөн байна уу? Хөөрхөн байна. Хишгээ хотоос гарахтаа л морь унана гэж хэлсэн. Энэ олон хоногийн дараа морь унах хүсэл мөрөөдөл нь биелээ. Би тэгтээ морь унах шалтгаан нь чамтай цуглал унахсан л та. Тэгснээс морь унах нь бол гоё биш үү? Хажаа дүүлний гар гараа барилцчихгүй. Ай. Хөө ямар гоё юм бэ? Аюу, ичи бүр янз юм бэ тий? Бурхан чи ямар гоё юм. Матэрх гэрлэр голыг чивнотдоо. Зайтай байна уу тий? Хоёр сая яагаад зогсож юу? Хоёр сая яагаад зогсож юу? Би бичлэг хийгээд зураг. Тойр тавьчдсан бах та. Доошоо буух боломжгүй. За битээр мөрөө энд үлдэх шийдсэн. Йоо харилцаа энэ гоё харагдчих. Тэр хишгийг энд тараа. Энд нэг хүрхрээ. Тэр нь жижиг хүрхрээ гинэ. Хишээ сэтгэл ямар байна? Гоё юм аа. За хүрхрээг үз. Одоо энэдээс нэг хишиг алах юм шиг байна. Энэ доор штэ. Хүл сонир болчихтэй. Энэ загай яваад байгаа юм байна. Хавч харагдаад байгаа штэ. Хишгээ сая гадаад явж байгаа юм шиг сэтгэл төрлөө өгсөн. Ер нь бол энэ зууны аялал бас тийм. Монгол орн манд гадаад руу явах шаардлагагүй бас их сайхан байгаль. Одоо янз бүрийн гой гой зүйлстэй. Тэрийг эхлээд гадаад очиж мэдрэхээс илүүтэй эхлээд Монголдоо мэдрэх нь чухлаа гэд миний зорин хийж байгаа аялал юм аа. Тийм ээ? Би энэ аяллыг жилийн турш бодоод аялж байгаадаа их баяртай байгаа. Юу болох юм бэ? Чи уртараа. Оба. 뭔가. 와.
Харин ичтэй. Энэ хараа. Зөндөө хог хайсан байх шүү хүмүүсээ болоорой. Солиотой юу? Вау. Бага түргэний хүрхрээ. Алтай таван богдын байгалийн зохицуулалт газрын үзэсгэлэнт тогтцоодын нэг бага түргэний хүрхрээ нь хотон хурган нуурын хөндийн бага түргэний хавцалд оршдог. Мэдээж уг хүрхрээ нь мөнх цас уулсаас их аван урсна. Миний хувьд хамгийн их анзаарсан зүйл нь хүрхрээ оршин байх уг хөндийн алтай таван богд үзсэн өмнөх бичлэгтэй харьцуулахад эргэн тойрондох байгалийн хувьд ондоо. Учир нь энэхүү хүндийд Сибирь гацуур, Шинс мод, хонин арц ургадаг ба бага дөрөвний голын хавцланд бор бургас ботлог урамлаар баялаг байгаа нь өнгө үзэмжийн хувьд онцгой байдлыг үүсгэн байгааг дүрс бичлэгээс харж болно. Тийм ч учраас олон өнгийн зохицолдон онцгой байдал үүдсэн яахын аргагүй гайхалтай бөгөөд үзэсгэлэнтэй. Хүрхрээнээс дээш уулын гүн уулсын ориглоор хэд хэдэн цэнгийг нур цөөрмөд оршин бий гэх бөгөөд тэнд ундаалan бэлчих халуун буг, янгир ямаа, мөн цоохор ирвэс, шилүүс, нохоо зэх зэрэг нэн ховор амьтад байдаг ажээ. Ингээд бодоход энэ хүртэл хийсэн бичлэгүүдэд маань Монгол орны баг хаан хэсэг багтсан хэдий ч тэдгээр газар ямар их байгалийн гайхамшиг тогтоц, баялаг, үүхтүх, соёл багтаж байгааг тоолж баршгүй ажээ. Түүнийгээ үзэгч дүүнар, анд найз та бүхэнтэйгээ хуваалцж байгаадаа баяртай байна. Ямар тааж бодож явсан зүйлээ ажил хэрэг болгоод ийхүү та бүхэндээ хүргэх гэж хичээсэнд багтам сэтгэл төрж байна.
За. Чи нөгөө нэг ийшээ ирээд Алтай таван богд гэдэг замыг талаар ярьлаа. Яг ер нь бол нөгөө нэг Алтай таван богдоо үзээд ийшээ ирж болно эсвэл энийгээ үзчихээд Алтай таван богд явж болно гэсэн хоёр сонголт байгаа шүү дээ. Тэгээд надад бол Алтай таван богд руу очичоод ийшээ ирсэн дээрс нь за яагаад гэвэл тэнд нөгөө нэг амар хүйтэн нэгдүгээр хоёрдугаар нөгөө нэг юм ерөнхий нөгөө нэг зөвхөн юм том сүрлэг уулал үзэн тэнгуут нь энд ирэхээр ингээд нөгөө нэг хангай ус одоо уул мод ингээд ерөөсө бүх юм үдчих болох. Тэгээд нуур муур зөндөө юм байгаа. Тэгээд тэндээ ингээ үзээд хэцүү замаа модуудаа яваад эндээ ирээд цахаа амлчаад буцвал зүгээр санагдлаа. Тийм бай шүү. Бид хоёр яг тэгж явж байгаа. Тэгээ гоё замаар явж байгаа Алтай таван богдны тэр зам руу очиод аяллаа дуусгана гэвэл бас муухан байна. Зам угаасаа амар муухай зам байна. Тэгээ үний нөгөө ингээ загснаас өөр зөндөө олон сонин шаттай. Яасан гинэ? Загснаас өөр зөндөө сонирхолтой. Яаж? Амтай харахаараа амтай гэл. Өндөр хат харахаараа би энэ оргил дээр гарч үсэрмээрээ гэл. Амар гүнзгий ус харахаараа би ийшээ орж шумпмаар байна гэж хэлсэн. За тэгвэл нэг зургаад орлоо. Би нэрээ харуулсан юм уу? Энэ нь мобаник тиймэрхүү байгаа. Тэгээд би бол яг бүр нэг хүн хүч нохоо гаслам амар юм руу ортохгүй болвол тэгээ ерөнхийн их үгүй амар гээд идэхгүй л дээ. Тийм би бас хишгээг надад санаа зовчихно гэж бодоод айгу гайгүй замаар нь яваад байгаа шүү дээ амхандаа. Тэгээд гэтэл хэцүү хатан дээр очивол би энэ хамгийн өндөр хатан дээр нь гармаар ял гэж байгаа байхгүй юу? Гарч байгаа доош өсрөх юм уу яах юм тэр ч одоо. Өсрөн шүү дээ. Хаа? Чи өсрөх нь хамгийн гоё ихгүй. Хантын хэмээр аа нөхөлээ. Цаана байгаа шүү бүрч. Тэгээд загсвал энэ гол загстай болов гэдэг бол харин ч хамгийн гоё гайгүй гоё үгэн заа юу. Би баг баярлалаа. Загсчил гэх би. Танилцлаа нам кишка. Яар хөөх юм бэ чи. Нам баярлалаа. Би нам ковбой малгайтай байгаас тий. Арай. Явж гисэн. Мөнх хоёр авч өгсөн шүү. Яа нөө муба TV гинөө. Яг муба TV авч өгсөн шүү нам. Академич. Арай академ нам. Гоё ихцүү гэж. Гоё ихцүү. Ингэж. Ялуутай юм. Энэ урд нэг юм шалтан залуу явж гинэ. Бактерины хүртлээд нэг юм шалтан залуу болж авлаа. Гэмгэ залуу л дээ нам. Хавч зүгэлч гисэн. Камер маамир толгондоо зүүч гисэн. Даа чин морин бичгээ хашин бол дээ нам явж өгдөг. Минийх бас. Гүн чи яга шалтан байна чи? Яга шалтан байна чи? Яа тийм. Нам байгаль ихтэйг нь үүснэ ихтэж нүг нэ харж тэр. Базар даруу нам. Миний морин юмстэй. Мөнх хоёрын хараа ондоо. Тэгээ ишээгээ. За тэгээд энэ хүртэл хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Лайк болон subscribe товчоо дарахаа битгий мартаарай. Дараагийн мэтлэгээр иргэн уулзлаа. Түр баяртай.